Энэ удаагийн бичлэгээрээ Филиппин улсын Себу хотын EV Academy-г танилцуулах болно. EV Academy-ийн хувьд бол 2 үндсэн кампустай. Эндхийн ийм пүүл нь бүр аюу том. Тэгэхээр хүүхдүүд бүр чөлөө цагаа байнгын эндээ өнгөрөөдөг. Энэ хоёр жигүүрлүүгээ өрөөнүүд байрлана. За мөн энэ нэг лобби хэсгийн офис ч юм уу те ресепшн хэсэг ингэж байрладаг. Хүүхдүүд бол ер нь бол сурах орчин нөхцөлийг нь л ингэ бүтүүлээд өгсөн. Сурхал үүрэгтэй, за мөн амралтын өдөр аялал үүрэгтэй. За аав ээжүүдийн хувьд бас нэг асуулт байдаг шүү дээ. Нэг сарын хугацаанд хүүхдүүд хэр сайжрах вэ гэд айгүйх асуудаг. Тэгэхээр нөгөө хүүхдээсээ шалтгаална, хүүхдүүдийн хичээл шармаалтаас их шалтгаална. За тэгэхээр бол өдөрт нэг 10-аас 12 цаг хичээл үзээд байнгут хүүхэд сайжрахгүй байна гэж бол мэдээж байхгүй. За мөн аяллаа хувьд бол багшрын зэргийн хамгийн тансаг сэргэлтийн аялалд нь ингэж явуулдаг. За бидний байрлаж буй Ламер кампус бол орчин нөхцөлийн хувьд бол мэдээж ярих юм байхгүй. За тэгээд нэг давхарт бол ганцааржилсан, за хоёр давхарт групп гэсэн хичээлүүд ингээд ороод явдаг. За миний сонсч байснаар бол нөгөө Филиппинд IELTS-ийн албан ёсны төвтэй 2хан сургууль байдаг гэж сонссон. Тэрний нэг нь бол энэ EV Academy. Тэгээд бүх сургуулиудаар ер нь нөгөө нэг кафе, дэлгүүр гээд байдаг. За энэ сургуулийн хувьд гэх юм бол кафе, дэлгүүр хоёр нь хамтдаа байрладаг. За энэ сургуулийн хувьд бас нөгөө сонголтоор орох хичээлүүд бас байдаг. Дуу, бүжиг, за мөн энгийн болон усны зүүн ба гэсэн ийм хичээлүүд бас сонголтоор оролцох боломжтой байдаг. За товчхондоо гэх юм бол энэ сургуулийн хувьд ийм байна. Тэгээд бичлэгтэй хамт байсан баярлалаа.